За сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдрийнхөө мэндийг хүргэе. За 2016 оны эсэлтийн ерөнхий шалгалтын үлгэрийг тайлбарлая. За 1-р бодлого 4-ний 3 тооны уруу тог болоорой гэсэн юм. За тэгэхээр бүгдээрээ за 4-ний 3 гэдэг нь уруу тооны үр жимэгтэй тэнцүү байдаг учраас за 1-ийг 4-ний 3-тай хуваачиж тэгэхээр 3-ны 4 буюу 1 бүхэл 3-ны 1 гэсэн хариулт C гэсэн агуулган дээр гарч байна. За 2-р бодлого дараах үржрүүдийн аль нь тооны анхны тоон задгаа болох вэ гэсэн юм. За тэгэхээр анхны тоонууд бол өөртөө буюу нэг хуваагддаг, хоёр хуваагчтай тоонуудыг хэлдэг. За 2, 3, 5, 7 гэх мэтчлэн анхны тоонууд. За тэгэхээр 2, 3, 13 гэсэн тоонууд анхныдаа учраас И хариулт зөв байх нэ. За 3-р бодлого тоон тэнцвэр гишүүдээс аль нь үнэн бэ гэж. За тэгэхээр 9-8, 10-8 2-ыг хүртэрүүд ижилбэл хуваарийн аль бага нэгтэй байдаг. За тэгвэл дахин араар үржүүлээ. Тэгэхээр 8-ыг 10-аар үржүүлэхээр 80, 8-9-ийн 72. За тэгээд зөв хариулт бол D гэж гарах нэ. За альва ромбын хувьд дараах өгүүлбэрүүдээ аль нь биелэхгүй вэ гэж. За тэгэхээр энэ өгүүлбэр дотроос биелэхгүй өгүүлбэрийг хандвал. За бид нэр ром төвс маань дөрвөн талын тэнцүү параллелограмм төвсийг ром гэж хэлдэг. За хөрш өнцгүүдийн нийлбэр бол 180 градус. А өнцгий B өнцгийг нэмэхэд 180. За тэгэхээр ромбын бүх өнцгүүд тэнцүү биш юм байна. За тэгэхээр B хариулт бол худлаах нэ. За 5-р бодлого төрөвчөнд 20,000-ын дэвсгэрт 8 ширхэг, 10,000-ын дэвсгэрт 7 ширхэг, 5,000-ын дэвсгэрт 6 ширхэг байв. Таамгаар нэг дэвсгэр суулгахад 10,000-ын дэвсгэрт байх магадлалыг олоорой. За тэгэхээр 20,000-ын дэвсгэрт 8, 10,000-ын 7, 5,000-ын 6. За нийт бол энд 21 ширхэг дэвсгэртэй. За тэгээд таамгаар нэг дэвсгэр суулгахад бол 10,000-ын дэвсгэрт 7 ширхэг байгаа. За тэгвэл магадлалын томьёо ясаар 21-ний 7 буюу 3-ны 1 гээд E хариулт бол зөв байна. За 6-р бодлого хасах 5x тэнцвэнийг дэгштэйлийн шид аль нь вэ гэж. За тэгэхээр энэ дэгштэйлийг бодохын тулд 1-ийг хасах 5 тувна. За ингээд хасах 1.2 буюу C хариулт зөв байна. За 7-р бодлого y тэнцүү 3x-ийн 3 зэрэг хасах нь 2x хасах нь 5 гэсэн функцийн уламжлалыг олоорой. За тэгэхээр зэрэг функцийн уламжлалын томьёо ясаар ашиглах томьёо харъя. X-ийн n зэргийн уламжлал n-ийг үржиг x-ийн n-ээс хасах нь 1 гэдэг. За өмнө коэффициенттэй буюу mx-ийн уламжлал n-тэй тэнцүү. За c буюу сул гишүүн тооны уламжлал тэгтэй тэнцүү. За энэ гурван уламжлалын дүрмээр бодно. За тэгэхээр 3 гэдэг бол 3 үржээ 9. За зэрэгээс 1-ийг хасна гэхээр 2, 9x-ийн 2 зэрэг. За хасах нь 2x-ийн уламжлал 2. За тооны уламжлал тэг учраас ингээд D хариултан дээр зөв хариу гарах нэ. За 8-р бодлого 4-ийн 2-ны 3 зэрэг дээр нэмэх нь 4 язгар дотор 81. За утгыг олоорой гэсэн. За тэгэхээр одоо бид нар 4-ийн 2-ын 2 зэрэг гэж аваад 2-ын 3 зэрэгээр үржүүлэх нь. За 81 гэдэг бол 3-ын 4 зэрэг байгаа. За тэгэхээр 2-ыг үржих 2-ны 3. За 4-ийг 4 туваана гэсэн. За тэгэхээр 2-ын 2 2-тойгоо хураагдлаа 2-ын 3 зэрэг үрдлээ 4-ийг 4 туваалаа 1 зэрэг. За тэгэхээр 8 дээр 3-ыг нэмээд 11 буюу B хариулт зөв байна. За 9-р бодлого. Нэгээс ассан 2 синус квадрат 15 градус илэрхийллийн утгыг олоорой гэсэн. За тэгэхээр ашиглах томьёог харъя. Косинус 2 альфа тэнцүү нэгээс сан 2 синус квадрат альфа гэсэн томьёог ашиглана. За тэгэхээр нэгээс сан 2 синус квадрат 15 градус гэдэг бол косинус 30 градус. Байх нь тэгэхээр тэнцүү 2-ны язгуурдаар 3. За ингээд C хариултан дээр зөв гарлаа. За 10-р бодлого. За лимит
x нь хасах 6-аар тэмүүлж хаад x дээрнийхэн 6 гавах x квадрат нь 36 хязгаарыг бодороо гэсэн. За тэгэхээр бодлтыг бүсдэхээ. За шууд орлуулахад энэ утгагүй гарах учраас за хязгаарынхаа энэ x квадрат нь 36 томьёогоороо задлаад за томьёо задрангууд x дээрнийхэн 6 x дээрнийхэн 6 гэсэн үржигдэхүүн бол ижил үржигдэхүүн байгаа учраас энэ үржигдэхүүнийг хурааж байна. За ингээд нэгийг хуваах нь x-ээс 6 гэж гарна. Одоо бол x-ийн хооронд хасах 6 гэсэн утгаа орлуулаа. Ингээд хасах 12 нэмийг буюу D хариулт зөв байна гэж гарч байна. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье. Yes,